Аюушийн жаргал сайхны зохиол Аалз өгүүлэлэг. Нутаг хошуу алгасан 8 панз өсөргөж 10 хоног алга болсон гарав шүн хагсалж ирсэн болохоор өглөө нар дээр хөөрсөн хойно босжээ. Уяаны шон дээр шингэн дэлсүүлтэй улаан хэргүү хааг уяндаа саран тамхтай өндөр бормор хоёр өөрөглөн зогсно. Хаяа нэг шуулттай бага дөрвөн хантын хоймрын ширмэл ширдэг давхарлаж зассан орон дээр гарав дээш харан хөвтөж цээжин дээрээ хүүгээ суулган "Аливэ миний хүү аавыгаа санснуу?" гэхэд хүүн "Аба" гэж хоёр гараа сарвалзуулан дэрвэнэ. Хүүгийн миралаг хөөхөн ирүү жавжийг нь даган гоожж ирсэн шүлс гарвын үсэрхэг хүрэн цээжин дээр туслан хүзүүрүү нурсаж сэрүү татуулна. "Уухай миний хүү аавыгаа тэгж их санаа юу?" Аав нь хүүдээ унуулах сайн морь хайж гүний хошуу ороод ирлээ. "Миний тэгээд бүр ноднингийн сүнхлийн наадам төрүүлдэг хурдан хээрийн эхийг нь жороо борлогоо оролцуулан байж 3 бодоор авсныг яана гэж нас нь явчихаж. Гэхдээ сайн тордвол 2 унах авчихнаа. Аав хүү хоёр ингээд л хурдтай болно да. Хөгшин хээргүй залаатах хээр азар хоёроос чигүүртэн ч гүйцхээргүй архмаг гараад ирэхийг хэн бай гэх юу? Буянт мал юм хойно гарчил таараа. Эр хүний зовхон өөдөө. Тийм ээ миний хүү гэж яг л том хүнтэй ярьж байгаа юм шиг чанга ярилцахыг гэрийн зүүн урд байх хавтгай хөх чулуун дээр аарц шахаж байсан эхнэр нь сонсоод "Та хоёр жаахан аяархан ярьж болохгүй юу? Саахалтын өгөд сонсцохоод ямар онгироо аав хүү хоёр вэ гэж шоолвол яана?" гэсээр инээмсэглэн орж ирэв. Хүү ээж рүүгээ гараан өргөж шулганан тэмүүлнэ. Энэ гэрийн хоёр эр хүний ингэж хүүрнэхийг зүрхээр нь сонсож ханин хайранд нялхарсан орлом хүүхэн өнөөдөр энэ орчлонгийн хамгийн жаргалтай ээж байлаа. Тэр жаргалт өдрөөс хойш 30 намар улирчээ. Энэ 30 жилд хорны хонхор хоргүй болж шар судал хорон өвсний далай болсныг эс тооцвол уул нь байранда ус нь голдролдоол байлаа. Шар хулсны хүндий намрын унаар дунд налайж өдөржин өлөн зулгаасан хэдэн өхөр шөнжин шүүхэрч хонно. Өвөлд бэлтгэж айлууд өтөг бууз хашаа сарвчаа янзлан дор бүрдээл ажиллана. Их аргамж шиг урт сайхан намар өвөл болохгүй юм шиг л найхсаар л байлаа. Дэрсэн толгой бүхийсэн намрын тэр хонгор өдрүүдэд гарвын долир харал өдөр шөнийг ялгах тэнхээгүй хөлчүүрэн морьныхоо хоёр талд харих цагийг өнгөрөөж шившиглэнэ. Долир хард үг хэлсэн 7 бөөрийн элсэнд ус асгаsanтай адил гэж хэн нэгэн нь гойчилсан гэх. Нэг өдөр долир харыг мөн л хүлчүү ирэхэд гарвын дуу норов өвгөн орныхоо шугуйгаас алхан хийгээр чимгэлсэн хуучин хар ташмагтай нэрмэл авчран бургасан бөглөөг нь мөлтөлж баг гарын мөнгөн аяганд согноод "Миний дүү сархад үргэлж битгий зоглоо. Сархад савнаасаа бусдыг дийлдэг амтай да. Энэ энтэйг 7 бузраас бүрддэг болохоор 9 хор шингэсэн байдаг" гэж аав минь хэлдэгсэн. Тэгээд ч тэрөө намайг хөөхд байхад ноён тоож уудгүй, нохой тоож долоодгүй гашуун харус гэд хүмүүс амсдаггүй байлаа. Одоо ч хайлыгаа алдаа шивдээ. Насанд хүндэтгэл идэ юм гэдэг. Ямар сайндаа л 40 хүрээд дөнгөж амс, 50 хүрээд 50 хүрт, 60 хүрээд жаргаж уу гэж өвг дээдс минь айлтгав дээ. Аав ээж ахуй амьдралаа бодох цаг чинь болжээ. Би чамд
тэднийг домог ярьж өгье. Бидний цагаан тэмээ гэж нэрлэдэг хортой аалзыг бурхан багш гинт хараад цочихдоо үхрийн баасаар шавуулж үх, үр зулцгандаа бариулж өөх гэж айлтсан эмгэдэг. Цагаан тэмээ үр зулцгаа үргэлж халуун нуруун дээрээ үүрч явна. Харахад өрөвдмөн шүү. Тэгж өсч томорчхоод эхийгээ хувааж идээд мөрөө хардаг юм гинлээ. Цагаан тэмээг харсан хүн тэр дороо л үхрийн баас авчрээд шавчихна. Ийм нэг үйлдэл амьтан энэ орчлон дээр байх. Хүний амьдрал цагаан тэмээнийхээс тэсөөр шүү. Чи газар дээрх ганц ах юм нь ганц хөө. Би ч ганц л авчтай. Тийм болохоор би чамд хэлэхгүй бол өөр хэн хэлэв? Эцэг ихээ гомдоосон хүний жаргал өргөчгдөг юм гинлээ. Чи ямар одоо хүүхэд биш дээ. Одоо ухаарахгүй бол хизээ ухаарах юм. Нас ахиж нар буцахын цагт үр хүүхдэрээ асруулж ат зээгээ харан жаргаж суудаг Монгол хүний амьдралын зам ёс гэж бас байдаг юм шүү. Гэж зэмлэх аргадан байж сургамжлав. Долир хар ачин цогтуу ухаанаа цуглуулж ядан уйлж нэг дуулж нэг сонсоод авга ах минь би маргаашнаас эхлэн ямар хүн болохоо харуулнаа. Та итгээрэй гэж тултраатан үгэлсээр сүүлчийн ганц тагш архийг ховдоглон залгиж говийн тэмцсээр гарч уяатай шонд байсан залаат хээрийн удам цагаан өсгийтэй хээр моринд мордон ташуур өгч нэг л хэлсэн үг нь зүрхний чин ихэнд уяатай гэж сааралтуулан дуулсаар давхиж одов. Амнаасаа илүү хайрлаж өсгсөн ганц хүүн төрсөн дүүгийнх нь өгсөн ташмагтай нэрмлийг ухаан тавьж нүдэнд нь эхийгэн барьж идэж буй баруугар хар аалцнууд үзэгдэн хэнийг ч юм үзэн ядах багтралтай шатаж аллагын ташуур авсан эрлэгийн элчээр ирж буйг гар үгэн төсөөлсөн ч үгүй гэрийнхийн хоймор гангар ёроолдон налайд суулаа. Ухаант хүн сонсмооргүй аимшигт яриа шарх улсны хүндийг өгсөж уруудан үдшийн сэвшээ хөлөглөн тархжээ.